Сургуулаа төгсөөл бүх юм болчих байгаагүй мүү? Монголд ирэх зөв байсан уу? Бүх хүмүүс их сургуульд орох. Тэгээ их сургуулаа төгсөх тухай ярьдэн шүү дээ. Тэгвэл их сургуульд орсон дараа яг нөхцөл байдал яг ямар болдог тухай хинч ярьдаггүй те. Надад их сургуулаа төгсөх бол миний мөрөөдөл байсан. Би мөрөөдлөө амжилтаа биелүүлж чадсан. Гэхдээ миний хамгийн их мэдэрсэн мэдрэмж маань л баяр бол байгаагүй. За сайн бацаано манайхаа туулкан байна. Тэгээд мэдээж урт хугацааны дараа бичлэг хийдэг яг тэр цангаараа одоо дахиад бичлэг хийх гэж сууж ин. Тэгээд энэ удаагийн бичлэг маань одоо би яг их сургуулаа төгснөхийн дараа яг юу мэдэрсэн бэ? Их сургууль төгссөн дараа ер нь амьдралдаа юу болдог тухайга би хуваалцах чинь. Тэгээд одоо зөндөө олон их сургуулаа төгсөж байгаа хүмүүс байгаа байх. Тийм болохоор хамтдаа гоё мэдрэмжээ хуваалцаад ярил гоё байх гэж бодоод ярих гэж байгаа шүү. За юуны түрүүнд би болохоор Итали улсад 3 гаруй жилийн хугацаанд бакалаврынхаа одоо зэргийг хамгаалаад Монголдо саяхан 4 сард хүрч ирсэн байгаа. Тэгэд ер нь бол яг гадаадд сураад дараа нь шууд Монгол руугаа очиж ажиллаж амьдрын гэдэг бол угаасаа миний хамгийн анхны л яг бодсон бодол зорилго маань байсан. Тэгээд яахын аргагүй тэр одоо зорилгынхаа дагуу сургуулаа төгсчөөд шууд Монголдо хурж ирсэн байгаа. Гадаадд яг очиод ингээд сураад амьдраад эхлэнгүүт хүн яг Монголоо бүр амар өгүүлээл өстө бүх юм сайхан тий төгжрлэнч баг сайхан тий тутаа унаар нь хүртэл ингээ мах гаргуул баг гоё хорхог шиг болдог шахууны юм ингээл тэр сансан сэтгэлээр амар гоё юм би ингээд төсөөлцсөн яг Монголдо ирсэн байхгүй юу. Бүх юм сайхан болох бах. Би их орондоо очиж байгаа штэ гэдэг амар сэтгэхгүй байсан. Гэтэ мэдээж бодит байдал тэгэл яг дандаа л өөр өдөн штэ. Тэгэл яг л амар өөр байсан. Ингээл явууны замаар зүгээр ингээл тайван алхаал гарангууд ах нар чагнаалдаал тий. Тэгэл дэлгүүр дээр ингээл юм аваад байж гот нэг их урдуур ингэж тохиолдож орж ирээд өгчин бичүүлчихье гэж ингээл гих мэтчлэн ингээл 3 жилийн хугацаанд яг мэдрээгүй зүйлсүүд гэгүнд ингээд мэдрэгдэж ихэлсэн нь нэг тийм би юу нэг Монголд ирэх зөв байсан уу гэдэг нэг тийм жоохон эргэлзээтэй мэдрэмж амар их төрүүлсэн. Тэгээд дээрэс нь ингээд миний амьдарч исэн газар чинь болохоор яг тийм хотын төв биш. Трестэй хот чинь яг нэг тийм одоо тосгон гэж хэлэхэд бол хэцүү заяа. Одоо ер нь бол нэг тийм эрдэнэт манайхаар бол яг тийм эрдэнэчиг газар байдаг байхгүй. Тийм болохоор тийм хүний одоо хөл амар их буужгинсан одоо Улаанбаатар шиг бол биш. Тийм болохоор тэрийгээ дагаад амар их тийм нам гүм гоё тайван дандаа хөвшөө хүмүүс байдаг болохоор нэг тийм ингээл нэг тийм алцаад ах юм амар баг байдаг. Тэнгүүт яг тийм амьдралын хэм маягаар 3 жил байчаад яг ингээ Монголд яг Монгол улсынхаа нийслэл хотод буюу ингээд Улаанбаатарт ингээд хүрээд ирэнгүүт яалтчгүй ингээд амар олон хүмүүс бужигнаал ингээл тэгэл дандаа монгол хүмүүс болохоор ингээл амнасаа ямар юм гаргана тэрийг маш шууд ойлгоно гээл бие барьдаг ч юм уу те. Ингээл би хөдөлтөө илүү их ингээ нэг тийм анхааралтай болоод хүмүүс намайг ажиглаад байгаа юм шиг эсвэл бол ингээл амар ингээл нэг тийм хотын ингээл нэг тийм завгүй амьдрал шууд ингээ мэдэрсэн чинь надад бол тэр нь амар хэцүү санагдсан яг үнэн хэлэхэд бол тэгэл яалтчгүй гэхдээ бүхэл улсын нийслэл хот угаасаа л яг тийм л байна л да. Би ч өөрөө яг хотынх биш байхгүй. Тийм болохоор надад бас яг шууд ингээд орж ирсэн магадгүй хөдөөний охинд гэдэг шиг жоохон эвгүй байсан бич магадгүй. Тэр нь бол надад амар хэцүү эвгүй санагдсан. Ёо би идээших юм уу? Би тэ ингээл автобуснд ингээл би уучраа болох юм уу гэж надад бол амар их санагдчихсан. Тэгээд дараагийн мэдрэмж нь гэх юм бол яг нэг талаараа ингээд яг гоё гэр бүл дээрээ ирж байна гэдэг чинь өөр амар гоё зүйлтэй. Ингээл дүү нартайгаа ойрхон аав ээжтэйгээ ойрхон байна гэдэг чинь ингээд бүр амьдрал байж боломгүй хамгийн гоё зүйл. Гэхдээ нөгөө талаараа яг ингээд тэр 3 жилийн хугацаанд би яг тэр газартаа өөрийн гэсэн гэрээ яг бүтээсэн байсан гэх юм уу? Яг өөрөө байр түрээслээ тэр өрөөгөө амар гоё яг өөрийнхөө хэв маягаар болгоод яг өөрийн гэсэн хувийн орон зайгаа тэнд бүтээчихсэн байсан. Яг тэнд яг миний л юмуд байдаг. Тэнд би нэг юмыг тэнд тавих юм бол тэр маань тэнцэнэл байж идэг. Би тэнцэнэ замраагүй муухай байж болдог. Би тэнцэнэ амар гоё цэвэрхэн байж болдог ч гэдэм үү те. Тийм байсан яг тэр яг space тэр хувийн орон зайгаа бол амар их сансан. Тэгээ дээрээс нь 3 жил гэдэг чинь бас тийм ч бага хугацаа биш шүү дээ. Тэнд тэгэл
яг би ер нь бол ингээ гэрээ орхиод гэртээ ирсэн гэх гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тийм болохоор би яг тэр орхисон гэрээ сансан тэнд бас би амьдралынхаа амар тийм чухал хүмүүстэй танилцсан. Тэгээд яг ингэж ярихаар яг ингээ уйлах гээд байгаа байхгүй. Гэтэ би тэнцээс бүр ингээд амар амьдралын амар чухал хүмүүстэйгээ танилцаж уулзсан, нөхөрлсөн, хайрлсан болохоор ингээд яг тэр хүмүүсийг бүр амар их ингээд сансан. Одоо яг энэ хүрээд ирэнгүүтээ дахиад одоо яг тийм ч амар дотн одоо найз нөхөдгүй болцсон байдаг ч гэдэг юм уу те. Эсвэл бол найз нөхөдтэй байсан ч гэсэн тэдэртэйгээ ингээд ойр зүрийн юм ярих гэхээр нөгөө миний ойрын хугацааны дурсамжинд маань тэр хүмүүс байгаагүй болохоор яриа өрнүүлэхэд одоо хэцүү байдаг ч гэдэг юм уу те. Тийм асуудлууд хүртэл ингээл гараад эхлэнгүүт буцаал яг тэр хүмүүсийг санаж байгаа байхгүй юу? Энийг санаад амар их уйлсан, зөндөө их уйлсан. Ингээл уйлаалс. Тэгэл ингээл хэцүү болоод те. Италид үлдээсэн бүгднийг санаж байна. Өрөөгөө санаж байна. Өрөөнүүдийн чимэглэлүүдийг санаж байна. Найзуудаа санаж байна. Хэрвээ гадаад сурж байгаа хүүхдүүд байх юм бол яг тэр хугацаагаа бүр ингээд тултлан өнгөрөөгөөрэй. Бүр аимшигтэй турсамж бүтээгээрэй гэж захимаар байна. Нөгөө тассан газраасаа жоохон холдоод шинэ орчинд жоохон тасаж өгөхгүй байгаа л нэг тийм төрхөн зургийн мэдрэмжл байсан байгаа байхгүй юу. Гэтэ тэр үед бол бүр амар хүчтэй мэдрэгдэжсэн. Яг 1 сарын хугацаанд би гэртээ юу ч хийхгүй амраад байж ах хугацаа бол минь надад бүр амар хэцүүс. Яаж яхад би ч нэг тийм юм л хийхгүй бол болдоггүй ингээл нэг тийм тэ ингээд нэг тиймэрхүү маягийн хүн байхгүй юу. Гэтэ гэрээ ажил бол биш гэхгүй. Тэгээд яг юу ч нэг тийм ажилчгүй тэгэнгүүт нэг тийм оюутанч биш. Цалинч байхгүй, юу ч байхгүй нэг тийм ийм сонин нэг тийм сармаг одоо ертөнцид орцсон юм шиг надад мэдрэмж төрөөд тэгээд нэг тийм хинт ч хэрэггүй хинч биш юм шиг амар их мэдрэмжүүдийг бол авч ирсэн. Яг нэг тийм хийх юм байхгүй те. Гээл нэг тийм одоо ингээл би дуусах юм баг та гэдэг шиг тийм мэдрэмжийг амар их авдсан бэнли энийг хүн болгон авах байхаа. Хугацаанд CV-гээ бэлдээд ер нь бол зангаагаар 15 хавцаа газар руу ерөөхдөө CV-гээ явуулсан байхгүй юу? Тэгэд энэ үед бол надад нэг 3-4 газар бол холбогдсон. Тэгэд яг холбогдсон тэр газруудтайгаа очиод ярилцлага эдэр хийгээд ингээд үйл явц болж авах үед ингээд ажлын туршлага яг байхгүй мэн гэдэг зүйлсээс нөлөөлж ажилд орж чадахгүй байсан. Тэгэд ингээд ер нь бол ингээд режект авч байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгээд татгалзсан хариу сонсох тэр мэдрэмж нь бас амар хэцүүс. Яагаад тэгэхээр би чи бараг тий онгоцноос бараг буугаал тий онгоцны хаалт дэлгээл шууд онгоцонд орцсон болтгоо. Тэгэл өстэй бүр ингээл сүрх бүр ингээл үлээл алсан. Яахаа мэдв. Тэгээ нэг онгоцны нэг хардаг хэсэг үүд шүү дээ. Тэндээс ингээл харцсан байжсэн чинь доош харсан чинь ингээл нэг хашаагийн даваал нэг л очиод уулзчих юмсаа санагдаад болдгоо нэг л бахтаад бол. Ингээл ажилд хороол тий цалиа олоод энэ цалингаараа ингэж бизнес хийгээл ёо мөрөөдөл заяа. Мөрөөдлийн юм боццог ирсэн хүн. Тэгээд тэнгууд ингээл би чинь тий сургуулаа төгсчлөө би чи болцсон. Одоо би чи ингээл те яг ингээл бүх юм маань ингээл болцсон шүү гэдэг одоо бодолтой ингээд хүрээд ирсэн. Тэнгүүт ингээл чи туршлагагүй юм байна. За ер нь бол гэтээ гоё бас хөгжиж ирээд яах хүүхдээ. Гэтээ туршлага байхгүй юм байна. Тэгэхээр ингээд дараа нь боломж олдох байхаа. Гэл ингээл хэлэнгүүт чи би хизээ болох юм бэ? Би хизээ те хангалттай болох юм бэ гэдэг бүр ингээд яа сургуулаа төгсөөл бүх юм болчих байгаагүй мүү дахиад бас юм сурах юм уу гэдэг мэдрэмжийг бол бас амар их авсан. Яа энийг гэтээ ингээл бас л хүн болгоно л авах мэдрэмж байх манайхаа. Гэтээ ерөөсө битээ бууж өгөөрэй. Яг нэг тийм хүний тийм хувь заяа тавилан гэдэг юм амар байдаг баха. Тийм болохоор би ингээ явж байгаад бас гайгүй газарт ажилд орсон. Тэр тухайгаа би дараагийн бичлэг дээр хуваалцах болно. Тийм тэгэл би ер нь бол ажилд орж чадахгүй байсан. Ажилд орж чадахгүй байсан болохоор цалингүй байсан. Тэгээ аав ээжээсээ ингээд мөнгө өдр авч байгаа байхгүй. Тэгэл тэр мэдрэмж нь хүртэл ингээл амар хэцүү санагдаж байгаа шүү дээ. Би ч одоо тий 20 гаруй настай одоо ер нь бол том тий Монгол улсын иргэн болцсон хүн тийм бэжж ингээл ийм бэж ин да гээл өөрийгөө зэмлж юмлээл
тэгэж амар их бодсон. Тэгээ дээрэс нь ингээд яг төгссний дараа ажилд орох хүртэл тэр хугацаа тэр цаг хугацаа амар удаан санагддсан байна. Одоо бодохоор би ингээ 3 сар л болсон байгаа байхгүй юу? Тэнгүүт би 3 сарын хугацаанд жолоон цуугаад амжицсан, ажилд орцсон. Тэнгүүт ингээд уг нь бол амар их юм амжилтсан байгаад байгааз. Гэхдээ тэр үедээ бол надад бүр юу ч болохгүй, юу ч бүтэхгүй. За би одоо ингээ баг хогтор хүсрлээ. Хогийн пүнкер дээр гарлаа. Юу миний нөгөөнөө сайхан төсөөлж бодоод байдаг сайхан ирээдүй. Одоо би дуус шахууны юм баг бодцсон. Ингээ тий хувь заяатайгаа баг эвлэрнэ гэдэг шиг тийм болцсон байсан. Байгаад байгаа хгүй. Тэгэхээр ингээ тэр хугацаа амар богинохон биш амар урт ингээ санагддаг заяа. Богинохон хугацаа ч гэсэн. Тийм болохоор та ингээд яг тэр үе шата яг нэг тийм ундаг яг тийм үе бол угаасаа гарч ирнэ. Тэ дахиад хангалтгүй юм шиг мэдрэмж амар их аавна. Ажлын байран дээр гараад ч гэсэн гарна, аавна. Гэтэ хангалтгүйгаа мэдэрч байна гэдэг чинь хамгийн зөв газартай байж байна л гэсэн үг. Тэгэхгүй тэгэлтэй ингээл юу ч мэдэхгүй сургуулаа төгссөн бацаан байж жоос таалаад байна уу гэн гэл ингээд яваад ивэл тэгэл те бас жоохон орчин тойрноо жоохон анзаарч үзэх хэрэгтэй байх те. Тийм байна манайхаа тэгээ ийм мэдрэмж надад төрсөн надад ийм юм болсон. Би тэгээ та нартай яг нуух юм үгээр хуваалцахыг хүслээ. Би бол сургуулаа төгсч хурж ирчээд үнэхээр нусаа хацартаа насаа би нэрээ худлаанд гудамжинд бүдэрч унаагүй л ах гэтээ сэтгэл зүгээр бол зөндөө их бүдэрч унсан. Одоо ч гэсэн ингээд яг тогтворж байгаагүй байгаа. Гэтээ яг ингээд гой давж туулах гад одоо яг энэ гой орчиндөө гой тасах гад ингээд байж байна гэж яг хэлэхэд чи яг юу хийгээд байгаагаа мэдэхгүй те чи яг нэг тийм төөрцөн байшин дотор байгаад байдаг. Гэтэ бусад хүмүүс бүгд хаачих, ийчих те бүх юм мэдж байгаа юм шиг бүх юу хийх юм мэдж байгаа юм шиг чамд санагдаж магадгүй. Гэтэ яг үүндээ бодит амьдрал дээр хүн болон хаачих, хүн болгон юу хийх, ямар замыг туулах вэ гэдэг дээр эргэлзчээдэг, үргэлж хайгаад явж байдаг. Тийм болохоор өөрийгөө ганцаархнаа ингээд төөрцөн яваад байна гэж бити бодоорой. Дээрээс нь бас өөрөөсөө амар бол асуултыг бити асуугаарай. Яг энэ замаас зүв болов, би энэ ажилд орох нь зүв болов, би сургуулаа би ер нь гайгүй зөв сургууль төгссөн үү тий би ер нь зөв мэргэжил сонгосноо гэж бити амар олон асуултыг бити өөрөөсөө асуугаараа яагаад тэгэхээр чамд асуултын хариулт нь байхгүй урагшлаж ингэж явах хэрэгтэй гэдгийг л мэдчихэж байгаа шүү дээ. Тийм болохоор ингээд өөрийгөө дарамтанд оруулахгүйгээр зүгээр л яг сонголт болгонд зөв буруу гэж байхгүй чи сонгосон л тэр чинь зөв л гэсэн үг. Тийм болохоор сонгосон замаараа л өөртөө ихтэй яваарай. Бити өөрөөсөө амар олон асуултуудыг асуугаарай. Яагаад тэгэхээр чамд хариулт нь байхгүй, одоо хариулт нь байхгүй. Гэтэ чи ирээдүйд явж байгаа замаараа тэр явж байгаа жимээрээ тэр асуултынхаа хариултыг олно. Чи орхигдсон юм шиг, ганцаараа юм шиг, дахиад шинэ зүйлтэй нүүр тулахад хэцүү юм шиг, чадахгүй юм шиг санагдчихвэл бити гутраарай. Бити гутраарай. Гэтэ гуниглаарай. Уйлах үедээ уйлаарай. Шаналх үедээ шаналаарай. Гэтэ урагшилсаар агаараа гэж хэлмээр байна. Тэгээ бичлэгийн маань үзсэнд баярлалаа. Би тэгээ дараагийнхаа бичлэгээрээ ингээд яаж ажилд орох тухай ажилд орох бас ямар байдаг яаж мэдрэгддэг тухай бас амар сонирхолтой бичлэг хийн. Тийм болохоор та нар маань бас үзээрэй. Тэгээд та нар миний сургууль төгсөхтэй хамт байлаа, ажилд орохтой хамт байлаа. Одоо тэгээ дараа нь юутай ч хамт байх юм байгаа бүүмэд. Тийм болохоор subscribe дараарай, like дараарай. Тэгээ бичлэгтэй маань өрөөлж хамт байгаарай гэж хүсье. Тэгээд туйлкан байла. Баярлалаа. Баяртай.